За яг сайхан унтаж амрыг гэж бодож байсан чинь муу мэдээ сонсоод унтаж чадахгүй босоод ирлээ. За миний дотны найз маань мөнгө солиулгаж жагаад нэлээ хэмжээний мөнгийг лойрд болчлаа гинэ. Тэгээд хүмүүс бас ийм зүйл тохиолдож байгаа юм шиг үстэй гэж бодоод бас энерги сүнслэг талаас нь зөвлөгөө оруулъя гэж бодлоо. За бүх зүйл сүнслэг тал буюу материалын тал гэдээ хоёр тал тэнцүү хуваагдж байгаа. Тэгэхээр бүх зүйлийг сүнслэг талаас нь шийднэ гэж байхгүй ч гэсэндээ бас бүх зүйлийг материалын буюу энгийн бодит байдлаас шийднэ гэж байдаггүй. Аль аль нь 50-50 хувьтай байвал илүү хурдан бүтэх, илүү хурдан өөрчлөгдөх боломж байдаг болохоор та нартаас хэрвээ ингээ хэмжээний мөнгө алдсан лойрдулсан хүмүүсээ л багч утгаа зөвлөгөө олох юм болов уу гэж бодоод оруулсан юм аа. За нэгтэн мөнгө алдсан хүний сэтгэл санаа маш богино хугацаанд таагүй мэдрэмж авч байгаа. Хамгийн эхлээд нэг сайхан 3-4 минут сонгоотойгоор 3-5 удаа урт гүнзгий амьсгал аваад энэ амьсгалаа гаргаад биеэ сайхан докторжуулаад 50 байхыг хичээгээрээ. Мэдээж одоо шүүх цагдаа гэдэг юм уу хууль хүчний байгууллагаар ёс дүрмээр нь ном журмаар нь явах нь бол зүйтэй. Мөнгө ингээд солиулгаж байгаа алдсан тохиолдолд нэг цагийн дотор гомдлоо гаргах юм бол бас тэр дансыг нь хаах боломж байдгийн биш шүү. Энийг бас давхар хэлчихье. Сүнслэг утга учраараа бол хэдүүлээ сэтгэлээ сайхан 50 байлгах хэрэгтэй. Айц төгшөр мэдрэхгүй байх нь чухал байдаг. Яагаад гэвэл айгаад төгшөө сандарчихлаар сүнслэг утгаараа танаас энэ зүйл жоо холдох гээд байдаг учраас 50 байгаа дамсгалаа гүнзгий аваад гүнзгий гаргаарай. Халуун цай уух, халуун зүйл барих, халуун усанд орох ч юм уу энэ энергиуд бас таны энергийг цэвэрлж өгдөг учраас дотоод хүч гэдэг зүйл хүнд маш их хэрэгтэй байдаг. Бүх зүйл бэрхшээл болгоныг давхад дотоод хүчээр хүмүүс давдаг. Тэгэхээр дотоод хүчээ алдахгүй, айд сандрахгүй байхын тулд халуун энерги, халуун зүйл бидэрт тусалт юм аа. Мэдээж их хэмжээний мөнгө алдсан хүн докторгүй зүйлүүд бодно, санаа зов нь айна. Энэ сөрөг бодлуудаа цулгаа цаасан дээр бичээд одоо айж байгаа байдал гэдэг юм уу, сөрөг бодлууд гэдэг юм уу тэр тухайн мөнгийг нь лойрцсон хүний талаарх бас бодлууд орж ирж байгаа. Тэр бүх сөрөг бодлуудаа цаасан дээр бичээд давстаа усанд ингээд тэр цаасаа ингээд угаагаад дэвтээгээд за тэр давстаа усанд дэвтээгээд ингээд бүр ингээд задрна штэ. Тэр задарсан цаасаа ингээд бариад хайчиж олно. Энэ нь бол яг энергийн хувьд бас тэр сөрөг бодлуудаа угаа цэвэрлж байгаагийн нэг илрэл болт юм аа. Цагаан утсаар 100 гараа, баруун гараа бугуун хэсгээ уяхтаа зүгээр нэг уяхгүй штэ. Тэр цагаан утсандаа ингээд энерги шингээгээд өөрийнхөө бодлыг цэгцлээд, өөрийнхөө хүслийг хийлээд, өөрийн тань мөнгө эд баялаг танаас гарахгүй байх талын залбирал өгнүүдийг хэлж тэр энерги шингээж агаад ингээд цагаан утсаар 100 баруун гарынхаа бугыг ойж болно. Энэ нас таны эд баялаг, эд хөрөнгө танаас одоо холтохоос бас сэрэмжилж байгаа нэг хэлбэр болж байгаа. За түүний дараа өөрийнхөө мэддэг зүрхэн таринуудыг өөрийгөө хамгаалдаг, үйлчилдэг ариун мантра таринуудыг бас өөртөө уншиж өөрийнхөө энергийг цэвэрлээрээ. За яагаад ер нь хүн ингэж их мөнгийг алдах ийм үйлдэл болдог вэ гэхээр мэдээж энэ сүнслэг утга учраараа сургаал буюу танд ямар нэгэн зүйлийг ойлгуулах гэж тохиолдож байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Бид бүхэн тохиолдож байгаа бэрхшээл болон давуу тал бүхий л зүйлүүд нэг юмны үр шим, нэг юмны үйлдэлээс шалтгаалж байгаа. Энэ нь ихэвчлэн одоо бодлороо мөнгөний бас зарим зүйлүүдийг засах ёстой. Мөнгөний талаар бодож байгаа бодлуудаа зэгцэлж өөрчлөх ёстой байдаг. Энэ нь одоо амар хэлбэр аргаар мөнгийг ингээд олж байгаа юм шиг сэтгэл төрөхтэй. Ийм зүйлүүдийг бодохоос шалтгаалсан энерги нөлөөлөл байдаг учраас та хүссэн та мөнгө олохыг хүсэж байна гэдэг нь тодорхой хэмжээний таны гаргасан зориг, таны гаргасан шийдвэр, таны гаргасан үйлдэлээс хамаарч та энэ мөнгө танд буцаж орж ирэх одоо үйлдэл болж өгдөг учраас бодлоо засамжглаа. Та энэ мөнгийг хүртэх хэрэгтэй, үржүүлэх хэрэгтэй. Ямар нэгэн сайн үеийн өрөөр энэ бүхэн үржигдэж байгаа учраас та тэрэн дээр эхлээд бодол буюу дал тухамсарт байгаа гэмтлээ бодлын хүчээр засаарай. За түүний дараа залбирал хийлэхдээ өөртөө хэлэхдээ миний энэ мөнгө зөв замаар, зөв сэтлэр, шудраг замаар надад буцаж орж ирэх болно. Миний хүссэн цагт, миний хүсэж байгаа хугацаанд дотор энэ бүхэн надад буцаж орж ирэх болно гэд сэтгэлээ сайхан 50 байлгаж агаад өөртөө хэлж тайвшрах хэрэгтэй. За ер нь бол та өмнө нь ингэж мөнгө алдаж байгаагүй эхний удаа та мөнгө алдаж байгаа бол буцаж орж ирэх магадлал нь энерги хувьд маш өндөр байдаг. Яагаад вэ гэвэл энэ сургаал буюу сэжүүр болж өгдөг. Тийм учраас илүү хянамгай байгаарай, илүү анхааралтай байгаарай. Гэтэ айсан сандарсан энергиэр биш зүгээр сайхан сэтлэр өөрийн эд баялаг, өөрөө олсон орлогоо одоо хамгаалж сураарай гэдэг амьдралын сургаал орж ирж байгаа учраас тэрэндээ итгээрээ даадгадаг тэнгэрүүд өг дээдсүүдэд залбирал мөрөглөө хэлээд таны мөнгө буцаж орж ирэх, алдсан зүйлээ буцаж олох
тохиолдолд эргэн тойронд байдаг хардаг тэнгэрүүдэд баярлаж талархах, тарны хүчиндээ талархах энергийг бас шингээж өгөөрэй. За мөн 3-5 удаа амьсгалаа урт гаргаад өөрийнхөө биеийг цагаан гэрлэр, алтан шаргал гэрлэр, эсвэл ногоон гэрлэр дүүрсэн байгааг чин сэтгэлээсээ мэдэрч төсөөлөөрэй. Энэ нь таны энергийн энэ айдсын энергийг нөхөж тэнцвэржүүлэхэд тусалдаг байгаа шүү. За ингээд тайван доктортой ухаалаг байж өөрийнхөө эд баялагийг хамгаалж, хайрлж, өөрийнхөө олсон орлого, хичээл зүтгэлээр гаргасан бүх зүйлийг сэтгэлийн хүчээр, дотоод хүчээр, энерги хүчээр хамгаалах дээр анхаарлаа хандуулцгаагаараа ингээд та нартаа амжилт хүсье.